Зөвлөмж 17. Эзэдтэй холбоотой мөнгөний харилцаанд анхаарах асуудал. Ховын дансаа зохистой ашиглах буюу бизнесийн орлого зардлыг ховын орлого зардлаас ялгаж залгахын ач холбогдлыг тусдаа сэдэв болгон зөвлөсөн. Тэгвэл энд эзэдтэй холбоотой асуудалд яаж хандах вэ? Тэр нь дараа нь ямар ач холбогдолтой байдаг вэ гэдэг дээр зөвлөе. Эзэнч вэ, дарагч вэ хэн ч хамаагүй компани мөнгийг зарлагдсан, компаниас мөнгө хүссэн хөрвөлөөр бичвэл сурах хэрэгтэй. Маш энгийн хагас нүүр цаасан маягтал байгаа. Яагаад ингэж вэ гэхээр санхүү замбраагүй байх эхлэл бол эзэн утсаар яриад л мөнгө авах эсвэл ийш тийшээ тэднийг аваачаад өгчих, шилжүүлчих гэх явдал юм. Эсвэл компанийнхаа орлогын дансыг эзэмшиж бариад өөрөө зарцуулалтаа хийгээд явдаг. Эцэст нь тухайн зардлыг хаашаа зарчихсан мэдэгддэггүй. Санхүүгийн баримтаар нотлогдохгүй болчихдог. Баримтаа алга болгочдөг. Маргааш би өгнө гэд мартдаг. Энэ бол компани санхүүг замбраагүй байдалд оруулдаг маш нийтлэг зүйл. Тэгэхээр адаглаад авсан зардлын баримтаа буцаагаад өгдөггүй маа гэхэд авах үедээ гарын үсэг зураад авах соёлыг, зарчмыг, сахилга батыг бий болгох хэрэгтэй. Учир нь тухайн хүн энэ баримт дээр гарын үсгээ зурчих бол эргээд энэ баримтынхаа дагуу анхан шатны маягт авчрах ёстой гэдгийг мэдж байгаа. Хамгийн гол нь мартдаг байдлаас сэргийлэх юм. Ер нь ямар ч удирдлага робот шиг бүх зүйлийг санаж байдаггүй. Тиймээс баримтан дээр үлдсэн зөвлөл түүнийг тухайн мэдээллээс санахад хүргэнэ. Магадгүй эзэд өөрөө санхүүгээ хариуцчихгүй байж болно. Эзэд санхүү хариуцчихгүй хүн ямарваа нэг зардлыг авлага үүсгэж гаргаад зурчих бол амар хялбар байна. Өөрөөр хэлбэл компаниас өгөхдөө эзэндээ авлага үүсгээд эдгээд авч байна гэсэн үг. Хэрэнч байсан яг ийм харилцаагаар компани зардлыг гаргаж сурчих бол дараа нь компани орлогоос авч зарцуулсан зардал нь үнэхээр бодиттой зүйл бол санхүүгийн баримтаа буцааж өгөөд хаачих. Хэрэг баримтаар баталгаажуулж чадахгүй бол өөрийн хувийн хэрэглээ ямар нэгэн зардал болчих гэж үзнэ. Энд бид жижиг дунд бизнесүүд гэж бодож зөвлөж буй гэдгийг анхаараарай. Тэгэд эзнээс авах авлага, өглөгийн тооцоогоо хийхдээ баримтаар дутуу хаасан авлагуудыг тухайн эзний нэрээр бүртгэж явах ёстой юм. Эзэн гэдэгт захирал болон мөнгөтэй харилцдаг бүх хүмүүсийг л хэлж байна. Ингээд хэрв компани орлогоос мөнгө гаргаж авч зарцуулаад байгаа хүн эзэн бол тухайн хүн ногдол ашигаа авч зарцуулж болно. Ногдол ашиг хуваарлах шийдвэр гаргах үедээ тухайн эзэн холбоотой удирдлагын авлагын тооцоо гаргаж ирээд компанидаа буцааж өгөх ёстой авлага энэ байна гэд түүнийг нь хасаад үлдсэнийг нь олгож өгч сурах хэрэгтэй. Бизнесээ зөв удирдан явуулж амжилттай байлгыг гэвэл санхүүгээ зөв удирдах санхүүгийн хувьд хүчирхэг болохоос л эхлэх учраас ийм төрлийн зарчим тогтож ажиллахад эмзэглэх, хүлээж авахгүй байх ёсгүй юм.